Зохиолч Стенүн. Эмч. Төгсгөлийн 9-р хэсэг. Түгшүүрт аниргүй цочоон нялх хүүхдийн цолхиунд цуурайлахтан зэрэгцэн Содномыг тосгоор явсан машин шурх хэдэл торомслон зогслоо. Тэнүүнийг мэс заслын эмч гэдгийг хийсвэр хагалгаа амжилттай хийсэн гэдгийг хам хумхан сонсох Содном одоо хүртэл ухаан ороогүй байгаа эхийн сүцэг анхааралтай гэгчин барив. Болж өнгөрсөн итгэж ядах туулын нүд бүлтгэнэн тэнүүн лүү бас аав луугаа ээлжлэн хархагаад сэргэлэн охин бараг л бүх учрыг нь ойлгочихлоо. Энэ бүхнийг аавдаа хэлгсэн хэмээн тэсгэл алдан догдлож буй харвас элтэй. Содномын царай бараан их тун хүнд байна. Хэрвээ хүүхдийг хийсвэрээр төрүүлэхгүй бол хэд зүйн болох байж. Туула миний охин ханд билд. Аймгаас эмч дуудсан биз дээ гэв. Цэрэг хувцастай залуу нулимсаа арчин ах минь одоо яах вэ? Та гэснээ тэнүүн лүү харц тогтоон та хоёр туслаач гуй гिचгээд бараг сөхрөөд унчихв. Өсгөөд хандуулгасны дараа дахин яхуур үтсэн Содном машина бэлд аймаг руу хөдөлцгөөе. Гурдлахгүй бол тэнүү угсгийн босоод болохгүй. Өвчтөн хөдөлгөж огт болохгүй. Надад хэдэн чухал тариа байвал аргалж болохоор л байна. Ер нь нэстэг тэрэг дууд. Би эмчийг тосъё. Машин тэрэг саадсан ч байж магадгүй. Гэхэд хинч зөрч зөрхөлсөнгүй. Туул проектор хаасан тэнүүнтэй зүг даваа өөдөд авч бургоо машин нэстэг тэрэг дуудахаар застав лугаа буцан давхилаа. Машина чадмж жолоодох туул уйвхэн тэнүүн лүү нүд болондан бахархсан харцаар хархагаад эмч хүн байжээ. Бас миний ах байж мэдэх юм байна. Нэрээ тийм бол яана. Тэг бүртгэл дурлаад. Совлогч хүний хийх ёстой л ажил. Туул баг зэрэг тайвшраад аха та эмч үжээ дээ. Юу болж өнгөрснийг санав гэж ээлдэгхэн асуулаа. Тэнүүн том нүдээр цоригтой ширцнээ. Сансан. Энэ хооронд чи намайг асарчээ дээ. Ах начиг нь мартахгүй. Тэгээд ч чиний нүд минийхтэй их адилхан юм. Надад аав ээж ах эгч дүүгээ тохон байхгүй. Хайртай бүс хүмүүс л байгаа. Тэр миний хичнээн их шанал авал гэлээ. Адилхан гэсэн үү? Нэрээ тийм юм бэ? Нэг л танил хүн шиг харагдаад байсан юм гэж бодох туулын сэтгэлд хэмжээлшгүй аз жаргал тодрон инээмсэглэж явтал давааны наах нь 69 машин зогсох нь гэрлийн үзүүрт тодхон харагджээ. Маш их хичээж ажилласны үр дүнд дарам санги хоёрын мөрдлөг тун амжилттай болж тэнүүнийг хорлсон хүмүүсийг бараг л мэдчихв. Эхэндээ шоронгоо зоргосон хоригдлуудыг ирж нэлээд цаг алдсан ч золбоотын галхам очрыг хэдэн сарын өмнө хугацаанаас өмнө суллагдсныг мөн бас нэг хам нь сарын өмнө эрх чөлөөтэй босныг олж мэджээ. Ожир эмнэлэг дээр хэд очсон бөгөөд шин тоног төхөөрөмж хүлээлгэх үед золбооттой яриа өрнүүлж байсан нь камерт тодхон дурайн үлдсэнийг мэдэж чадав. Гэхдээ шатаж өгсөн хүн нь хэн бэ? Тэнүүн лав биш. Дарам санги хоёр янз янзаар бодож тооцож үзээд золбоод очир нарын гал хам шалтгаангүй өгөж тэрийгэ тэнүүн болгож харагдахаар шатааж хайсан гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Харин яагаад тэнүүнийг жинхнээс нь алсангүй? Эсвэл алчхаад зориуд төөрөгдүүлж чулуу хөөлгөх оролдлого хийв үү? Эсвэл амьдаар нь хаана ихтэй нууж байна уу? Халуунаас сонссон мэдээлэл тун ноцтойж цагдаад мэдэгдвэл тэнүүний амнасанд аюул учрна. Хэрвээ амьд байв шүү дээ. Хуулийнхан тэр дундаа шүүх эмнэлгийнхэн золбоотод худалдагдсан нь тодорхой болохоор тэд бидэнд тусалах уу? Халуунаатай ярьсны дараа чухам яаж шийдэхэд зөвлөж суутал дармын утас дууран гант корпорацийн захирал гантыг уулзаж ярилцахыг хүсжээ. Цанги ихэд гайхан ийм завгүй байхад чи хэнийг нэг өмгөөлөх ажил авлаа гэж үү? Тэнүүний асуудлыг дарам ушилдснаа. Үгүй. Гантгийн ач хүүг тэнүү аварсан шүү дээ. Энэ тухай саяхан мэдсэн гэн. Гантыг танил тал ихтэй хүн. Юун золбоо цаашаа авахгүй шүү дээ. Бидэнд хэрэг болно. Ярилцъя гэлээ. Төдөлгүй гантыг ирж болсон явдлыг их л хянуур сонсоод
Би анхнаасаа сайн дур мэтийн хүмүүс гар дурж мэднэ гэдгийг хэлж байсан. Луудхүү дарга, тэнүү эмч хоёр эд мөнгөний шуналгүй хүмүүс болохоор оролцож хянаагүй бах. Тэгэхээр ингээ. Би сайдтай уулзаад ажлын хэсэг гаргуулan шалгуулах талааргүй. Татгалцахгүй бах. Харин та хоёр зол ботыг сайн хяна. Шаардлага гарвал надаас хүн хүч аваарай. Түнүүн амьдал байгаа бол би заавал тус болох болно. Гэж хэлчихэд явж оджээ. Жолоочрын бахим гараас мултрах аргагүй болсон мэдэг үгтлээ хайсан ч ухаан заран за би бууж өглөө. Хоёулаа эхлээд өвчтнө үзье. Дараа нь тухтаахан харанхуй болох нь гэхэд архиндаа халж сэрэлтээ шатаж тачаадсан жолооч амсгаадан одоогээс нэг хийчихье. Буцахтаа жинхэнэ жарганаа. Дарга нар удсан гэвэл хариуцлагыг би өгнө гэчгээд улам хүчлэн зүтгэж мэдгийн өмд рүү гараа шургуулan өгзгийг нь бацлан ямар гоё чанга юм бэ. Бэ бүр тисэхгүй. Манай эмчнэр холын дуудлага надтай аль явна гэж зүтгэдэг. Яагаад гэж гэснээ мэдгийг хумхан тэврээд жижигхэн хүүхийг нь өвдтөл базангаа өдгөн өвс рүү зүтгэж явснаа хөл алтан бүдэрч гар нь сулрав. Үхтлээ айж асан мэдэг год үсрэн зуураад зүгчиггүй зүгтэн араас нь жолооч ирж айхлан хөөлөө. Юу гэж хараатан бэ? Өнгөн биетэй турхан болохоор хэсэг зург өгөхөд тэмч төвхтэй байсангүй. Ар шил дээрх айхлах дуу холтон холцоор чимээ тасарснаа. Мэдэг ихчээ явъя. Зэлүүд газар чон нохоо ихтэй шүү дээ гэж орилох дуун цурайлаа. Чон гинэ. Зог туссан мэдэг эргэлзэн айц давтан зогсож байтал гэнэтхэн машинууд ойртон гэрэл гялалцсаар дөхөөд ирлээ. Энэ чинь манай машин биш байна. Мэдэг гар даллан досон гүйж машинч зогсчихв. Өндөр нуруулаг бууж ирснээ машины гэрэлд далтчих мэдгийг хармагцаа. Үй та чинь мэдэг юм ч үү дээ. Нэг л танил хоолой. Тэнүүний танимагц хэртгэн зодсон мэдэг. Ээжээ хэмээн часгээдэл ойрлоод муужран унжхав. Туул бууж ирснээ. Таны таньдаг хүн юм уу? Яагаад? Ус өнө. Бидэн цаг алга. Мэдгийг арайч ус сэргэн товч тайлбарлаад эмнэлгийн машин руу давхилаа. Жолоочир алга. Дөргөн тусламжийн хайрцгийг аваад буцаад давхих зур тэнүү. Та чинь яагаад энд явдаг вүлээ? Ингээд өнөөдөр хэдэн сарын хэдэн бэ? Гэхэд туул уйрангуй инээмсэглээд сар өдрийг хэлэхэд мэдэг тосон. Чи алга болоод бараг 7 хонцгож. Бүгд л үгсэн гэлцэж байгаа гэлээ. Гэрт очоод өвчтний нөхөр үдсэн мэдэг. Чи зөв юм хийжээ. Хэрвээ би ганцаараа байсансан бол явж барахгүй гэж. Жирэмсэн эмэгтэй төрөх дуудлагал гэхээс мариноос ойжиж бэрцсэн гэж хэлээгүй шүү дээ. Гэж шогшров. Тэнүүн мэдэг хоёр хоорондоо зөвлөлдөн эм тариа хийх хооронд үжүүхэндүүдийн итгэлийн гал сүмэлзэж эхэлсэн цэргийн дарга хүүгээ тэрврэнгээ. Бараг л эмнэлэг ирсэн аятай сэтгэл хөнгөрчлөө. Нэстэг дээрэг үүр замигц ирнэ. Гэхэд жолооч нь дарга нэрээ эмнэлэг юм да. 2 сайн эмч бас содномгой дээр нь туул гэд инээхэд цэргийн дарга та хоёр яваад жолоочиг болоод ир. Муу гаж навш яасан гинэ. Хүний өмсгөө араатан гэд шүдэ зов. Хятад улсад хэд хоног тэнэж туншүүдтэйгээ наргин шин гэрээ хэлцээр хийж тунж ол зомогтой явсан залбаад уцхын урд өдөр бэлгэнд ирсэн гэж хэлж болох үед 2 орс хүүхэнтэй уулзлаа. Нуруу туруу зүс царай хөх өгзөг гээд бүх юмтай хүүхнүүд юм. Золбоод орсоор муугүй ярих болохоор ойлгоход хэлбэрхэн байв. Өнөө 2 баян Аз зэрэг хантал жаргах даалгавар авсан бололтой хэдэн хундагны дараа л тайчиж эхлэн хөгжмөн аянд бүжиж гарлаа. Ухаан санаандаа зөвхөн намуунаг бодож асан залбаад дур хүслээ барьж ядан би хаанаас цаашгүй юм. Гэжний олон эрийн доор гин шингаславал хэмээн игдүүцэн бовтноход 2 бүсгөө буруу ойлгох бололтой дөхөж өрмөгц өмдийг нь тайлан
шодоог нь гаргаснаа. Ой, какой большой гэж дуу алдахад нөгөөх нь амандаа чихэж чадан хөхөж эхэллээ. Нөгөөх нь золбоотыг үзүүдэн урдаас нь мордоод сэргэр том хөхөө нүүрэнд нь дээш доош гулсуулан уяхан тач аваагаар гиншингээ багаар доошлон чинээндээ тултал хөвчилсөн эргэтэн лүү алгуурхан шургуулад дуалтан цогж гарав. Элдэв цэлкон шахуулаагүй төрөлхийн том хөх нь өндлцөх тоолонд бомбогнох хагаад буудан алан хэвтэн золбоотын төмсөг салтайг нөгөө бүсгүй атгалан элбэх нь гойд таашаал мэдрүүлнэ. Дээр мордсон хүүхний гиншэн улам чангарч хурд ихсгүйд нөгөөх нь ч тачаад бололтой золбоотын толгой дээр буруу харан мордоод сарныгаа амруу хүргэн алдан зүтгэллээ. Тачаалдаа авдан айхалж асан золбоот мөнчийтэл багсцсан тунч цэвэрхэн дэлбэг хэдэнтэй шилэмдэнд авах үед цэнхэр өнгөтэй шингэн тусгнаж эхлэв. Намуу надтайгаа яг ингэж хийх юмсан. Эмч хувц өмсгөөд. Анх хараад л эмч бүсгүн үзэгсэлэнтэй төрөх шийдэмэг харц Аз бүсгүүчүүдэд тэр бүр байдаггүй оюухан хөх өгцөг эрэхгүй дурлжээ. Нас турш хүрлээ, үр удмаа үлдээх үүрэгтэй. Түшиг болох үнэн ч хань хэрэгтэй. Намунаач яг таар. Орос бүсгүүчүүд энд тэнд нь ээлжил мордож янз бүрийн байрлалаар сурмагшилжин янгалсаар тэс өөрийн бодож хэвтэх золбоотын үрийн шингэнийг нүүр хөх рүүгээ ширгэнүүлэн цацруулаад шилэмдэнд олооцгов. Садарлах нас өнгөрч одоо амьдрах хэрэгтэй. Орос хүүхнүүд явсны дараа эд хөрөнгө эрх мэдлээс илүүтэй халуун дулаан гэр бүл чухал гэдгийг ойлгож маш их ганцаардаж хонсон золбоот маргааш нь хэлээр яаран гарсан ч түүнийг энгийн хувцс өмссөн цагдаа нар угтжээ. Үүрийн гэгээ орох үед өвчтний бид докторжон царай цус нь өнгө орон жигдхэн амьсгалж эхэлжээ. Мэдэг эмч тэнүүн лөө багтаж биширсэн харцаар харснаа. Жохон амарч би сахиад сууж гэлээ. Тэнүүнийг гэрээс гарахад туул тоосон гүйж ирээд аха аав тантай болцъё гинэ. Ийшээ гэсээр сагалгар модны дэргэд тамхи байгуулан суух содон дээр очлоо. Содномын царайнд тийм гэж хэлэх аргагүй гайхшил тодрох хагаад тэнүүн лөө нулимс гэлтгнах нүдээр харан өөх зүйл таарад байна. Хүү минь ээжиг чинь цацрал гэдэг байсан уу? Энэ хардаа. Энэ хүмүүн үү? Гэд их л дээр үеийн бололтой хар зураг үзүүлв. Тэнүүн зог тусан. Миний ээж мөн байна. Энг гэхэд та яаж? Содном угсгийн тэрч аваад хүү минь үр минь амьд байж хэмээн эг маггүй ойлон учир зүггүй үнсэж эхлэхэд туулдаган мэгшиж аваа аха аваа хэмээн шивэн зүтгэлээ. Содном чухам яагаад цацралаас холдсон тухайгаа Аз тэр хэрхэн өөрийг нь ухаан мэдрэлгүй байсныг нэг бүрчлэн ярьж дуусаад бэ минээр үлжиж гайгүй болонгууд л та хоёрыг хайж хот орсон. Гэтэл Осолд орсон гэж сонсоод л ухаан санаагаа гээж өргсөн. Миний буруу. Ядаж Шарлиг нь хайж олох ёстой байж. Гэд ахиад л тамхи хасаалаа. Тэнүүний дотронгойн уужирмагц аваа ховь товлон ийм л байж. Хэнийгээ буруутгах вэ дээ. Эцэст нь бид бибинэ оллоо. Одоо хамтдаа сайхан амьдрий гэд лутаа халууна хоёрын тухай нэггүй ярьж өгөв. Содномч тайдгарсан бололтой инээмсэглээд өөм чи дүүг аваад яв. Асуудлаа шийдчихэд их нэртэйгээ хадам автгаа хүрээд ир. Хэд хоног сайхан амар. Аав нь эндээ гэр орноо хараад хүлээж бай гэлээ. Баярлаж догдолсон туул хувцхнараа бэлдэж цэргийн дараа тэнүүнд өөрийнхөө хувцснаас илүүчлэн эрдэл хөл болж байтал нисдэг тэрэг үржигнэн ниссээр хүрээд иржээ. Сэтгэл санаа нь тун өдрөх хонсон ханлаг эвлэрхэр шидсэн намуунуудтайгаа хамт цоошин ланд машина хөлгөлсөөр эмнэлгийн гадна зогслоо. Бүгдэд тэдний зүг атаархал бахархал гээд
янз бүрийн өнгийг агуулсан харцаар ширтэн жигжуг гэлцэн байваа. Эмч сувлагч асрагч нараа дагуулan тасгийнхаа өрөөнүүдээр өглөөний үзлэг хийгээд дуусч байтал үлээ амхан эмч гүйж ирээд "Эмчээ, хаалгаанд бол дээрээ. Хөлийн заставаас осолд орсон хүн ирсэн. Товч мэдээлэл нь энэ" гээд өвчтний түүхийг сарвав. Бадрах эмч хальт шагааснаа "Тарих нэг эмдэлтэй гин. Ямар танил бичлэг вэ" гэснээ бугуун цагаа хяламхийн "Төдөв та хоёр очих уу? Надад хувийн жоохон ажил байна" гэчгээд хариуц сонсолгүй гараад явчихав. Ханилыг яоц муутайхан мушилдснаа "Хүнд хүн харахаараа л эвтэйхэн мултарчих юм да. Хоёул оролдъё" гэж төдөвд хэлж суутал ахаад л хүлээ авахын эмч хаалгаар шагаан "Та орохооргүй болсон шүү. Тэний өмч өөрөө гардаж хаглаа хийн гин" гэж дурж гонуулав. Ханилгийн нүд орой дээр гарan "Тэнүү нэ? Ямар" гэх зур төдөв "Амьд минь дэргээд иржээ. Би очиж уулзлаа" гэчгээд гүйж одов. Сандал дээр лаг хийтэл суусан ханилаг дух руугаа урсах хөлсөө арчигч сөхөөгүй гайхшир сууснаа уцаа шүрэн золбоот руу залглаа. Айд сандарсан тэрээр золбоотоос тис өөр хүн өөртөө яриад байгааг анзаарсангүй. "Байна уу, золбоотоо? Юу болоод байна? Тэнүү амьд хүрээд ирж алчгсан гэд байсан яасан юм? Дуугараач ээ." Утас төдөөдөлгүй тасарчхав. Новш. Түүнийг ин хашгижид суухад намуунаа үдэн дээр алмайран зогсож байснаа царайгаа хувьсхан гүйж одохыг ч анзаарсангүй. Ингээд дуусч тэнүү новш ахаад л амьдрал цаад боллоо. Тэр яллаа. Ганцаараа бовтнох ханилаг өрөөнөөс сэм гараад шатаар уруутахад хойно нь "Тэнүүн эмчирч гэж пөөх хаанаас гараад ирэв" гэлцэн шуугийнх дуу чигт өдрөөм сонсогдоход чихээ даран хар хурдаараа гүйж гараад машинаасаа хандсан зүрүүгээ давхилаа. Нэг мэтгэд хотоос гарчсан ухаан жолоогүй давхиж яв. Урд хэмжигч 140-оос 150 хүрэн өчирхэг мотор хөнгөнө. Гарцаагүй шоронд орно. Энэ муу гайтай машин. Түмэн, сайн түр, золбоод бүгд дуусч хохино. Буруу гараар олсон мөнгө хоол болсонгүй хохино. Энэ тогтсон эргэлд өөдөөс нь ирэх ачааны машин нарны гэлба. Дэндүү хожимдож ухаарсан ханилаг жолоогоо чангаатхан тормос гიშгсэн ч тас хийх чимээ гараад л хамаг бие нь яриах шиг халуушатан дараа нь цэвхүйдэн харанхуйд уусчих шиг болжээ. Нэстэг тэрэг аль болох амьлэгт ойр буухын тулд хэд хэдэн хүнтэй холбоо тогтоосны эцэст гантиг таврын дээвэр дээр амжилттай буужээ. Халиунагаа санан доглож суусан тэнүүн өвчтнийг цахилгаан шатаар доош буулгах зур туулын гар утсаар залгав. "Байна уу? Байна ах юм бэ?" Өнөөхөл урсгал дөлгөөн хоолой. Тэнүүн учиргүй дагдлон "Хайрт минь, би байна. Би эргээд ирлээ." "Тэнүү минь, чи юу? Хичнээн их санаа зоввоо. Хаана байгаа? Хаашаа явчих вэ?" Уйлан мэгших халиуна өчнөн асуулдаар болох нь аргагүй зэ. "Уулзаа тухтай ярья. Би хүнд өвчтөнтэй явна. Чи эмнэлэг рүү хүрээд ир." "За хараа. Бид хоёр хот руу орж явна. Одоохон." Өвчтнийг суулгасан машин аль болох зөөлөн гэлдэрсээр эмнэлгийн гадаа зогсоход дамнуурга барьсан хүмүүс ч бэлэн байж. Өвчтнөөс яралтай шинжилгээ аваад хагалгаанд бэлд. "Энэ өвчтний түүх нь" гэчгээд эрэхтэл дөнгөж машинаас буусан халиуна хар хурдаараа гүйж ирэн тэнүүний ингэрт асчхав. Тэнгэнтэл уйлах хайртайгаа аргад нь тайтгаруулж үнсэн элбэх тэнүүн бүх зүйл алд хоцорсон. "Чи хартаа. Би дүүгээ олсон. Гас аавыгаа. Энэ бүхэн яг л бурхны оноос нь тавилан байна. Харин одоо хагалгаанд орох ёстой." Халиуна тайвшран нулимс гүйлгэнсэн нүдэрээ туул руу инээмсэглэн харснаа. "Та хоёр ямар адилхан юм бэ? Ялангуяа нүд нь" гэснээ тэнүүн лүү ширтэн "Ордоо хайрт минь, бид хоёр чамайг хүлээж бай" гэлээ. Тэнүүнийг харсан эмч цовлогчид гайхахаас илүүтэй
бахархан харцгааж цөм ам амандаа шууган эгээл Баатар аятай тасцоожээ. Төдөө эмч инээд алдсаар гүйж ирээд аашгүй та хүрээдэрчгэж энд юм л болж байна. Шинэ аппаратууд асуудалтай санагдаад намайг хэн сонсохгүй гэж дуржгнуулав. Тэнүү хувцас солих зураа хагалгааны аппаратуудыг нүдгүүлхэн харж байснаа сайн дуурайлгажээ. Гэхдээ шаардлага хангахгүй байна. Хуучин аппаратаа өгсөр түргэл гэж туушаалаа. Намууна өрөөнд орж ирмэгцээ. Чи сайн уу? Чухам юу болсон юм? Хэмээхүүд нулимсэн садаасгаран урсаж харагдана. Бэ зүгээрээ. Өвчтөнд хагалгаа хийчгээд дараа нь тухтай ярилцъя. Шинжилгээний хариу гарсан уу? Гэсээр хагалгааны өрөө рүү алхлаа. Мэс засал бараг 5 цаг орчим үргэлжлэв. Маш хүнд гэмтэл. Эмчийн ур чадвар байлаач тоног төхөөрөмжийн хүчин чадал үнэхээр дутаж байна. Даралт унлаа. Зүрхний хэм бууж байна. Эмчээ бид хүнээ алдах нэ. Үнд өвчтний өмнө бүгд бууж өгөн санаа алдаж байхад ганцхан тэнүүл зүтгэсэн хэвээр. Сэтгэлээр унахгүй шүү. Айлг төдөв эмчээ. Энийг хартаа. Энэ судсыг боочих. Дараа нь. Тэнүүн аманда бовтнон бүх зүйлийг ягштал хийсээр байгааг харсан бусд нь итгэл оров бололтой. Даралт нь өгсөн шүү. Тогтворчж байна. Өрөөнд нам хүм. Далдын нууцлаг хүчний мэдрэмжинд автсан тэнүүн сүүлчийн судсыг амжилттай залгаж дуусгаад өвчтний зүрхний цохилт нэмэгдэн даралт нь өгсөөр байв. Болчихлоо. Агалгаа амжилттай. Төдөө гайхаж биширсэн өнгөөр баяр хүргэе эмчээ. Гайхалтай хэмээн дуу алджээ. Олон удаа шоронд орж асан залбаад тэмч амар бууж өгсөнгүй. Сайн өмгөөлөгч хөөслөн чадах бүхнээр мул тархыг оролцсон ч гантгийн нөлөөг үнэндээ дийлэх боломжгүй байв. Эцэст нь тэнүүнийг хулгайлсан хэрэгт очрыг түлхэж орхиод өөрөө хурамч тоног төгөөрөмж нийлүүлснээ хүлээн зөвшөөрчээ. Улсад учруулсан хохирлыг барагдуулсан түүнийг цаашид орхих шалтгаан байхгүй тул суллаж харин очрыг баривчлав. Ерөн залбоод шоронд орсноос наранд байсан нь хэн хэрэгтэй тул инкээс өөр арга байсангүй. Очир мэдээж мэдүүлгээ өгөхдөө өөртөө бараг л хэр халдаасангүй. Шоронгийн найз минь хүн шарахтай над дээр ирсэн нь үнэн. Би эртнээс таних ханилаг эмчээс тусламж хүссэн. Гэтэл тэр алдаа гаргаад найзыг минь алчихсан. Цагдаад мэдэгдэхийг хүссэн ч ханилаг эмч тоног төхөөрөмжийг хүлээн авч чадна гэж амласан төдийгүй. Тэнүүнийг зайлуулахыг биднээс гуйсан. Бид үгэнд нь ороогүй учраас тэнүү эмч амьд мэд явж байна. Хүнд гэмтээж тээврийн машин дээр хайсан нь миний буруу. Хэрэгэ хүлээ гэжээ. Ингээд л очир шүүхийн өмнө очиж залбоод хэрэгээс мултарч дөнгөв. Гэхдээ тэрээр маш их мөнгөний алдагдад орсон төдийгүй хятад түшүүдийнхээж итгэлийг алдав. Дээр нь үнэнч туслах очир шоронд орсон нь түүнд хүнд цохилт болжээ. Дарам сангин нар гантгийн дэмжлэгээр түүнийг улмөргүй шалган түмэн сайд, санги дарга, авир дарга, цогооно нэгтэл нарыг төсөлд оролцож улсын мөнгийг хувьдаа завшсан болохыг гарцаагүй баримтаар нь тогтоож тэдж хуулийн өмнө очсон юм. Совилогч Мишелийн бүх хүсэл нуран унаж аргаа барахдаа түмэн сайдын бичлэгийг цагдаад өгчхөөд өөрөө ажилласаа гарan хаашаа ч юм явчихжээ. Нас залуу царайлаг сайхан охин зөв замд орох нь дамжиггүй зэ. Үхлээс амьд минь дэргэж ирсэн төдийгүй Монголд байтугай дэлхийд ховорхон хийгддэг хагалгааг амжилттай хийсэн тэнүүний нэр хүнд асар хурдан өсөж нэг хэсгэл олон түмний ярианы гол сэдэв болжээ. Өөрт нь атаархаж хорсохдоо алга захиалга өгсөн ханилаг найзыгаа тэр уучлсан. Бурхны орон руу явчихсан түүнийг уучлахгүйгээд яах вүлээ дээ. Амрах хайрттайгаа эсэм минь дуулзаж аавтайгаа бас дүүтэйгээ учран золгож чадсан тэнүүн баяр жаргалаар омбож байхад бүхнээ алдсан намуунаа л өөрхилөлттэй байдал байв. Үртэй хүн үхдэггүй гэдэг. Ханилэгт итгэж хичнээн сайхан мөрөөдөж байлаа да. Гэтэл бүх зүйл оронгороо эргэчихэж заримдаа тэнүүнд үнэн сэтгэлээсээ гомдно. Яагаад?
Би биш гэж. Би халуунаас яг юугаар дутуу юм? Таашид тэнүүнтэй нэг дор байж хамт ажиллах нь утгагүй хэрэг шиг санагдах тул ажлаасаа чөлөөлөгдөн өөр эмнэлэг рүү шилжчихв. Мэдээж тэнүүн зөндөө л ятгсан. Намуна нулимстай нүдэрээ цоригтол ширтснээ. Би чамд хайртайг чи мэдвэл үү? Огт тоохгүй жирийн найз шиг хандаж одоо ч яг тийм хിവэрэ байгаад би заримдаа гомцдог. Энэ бүхний эхлэл нь чи юм шиг санагдаад байна. Намайг уучлаарай. Сэтгэл санаа минь хэвэн болсон тэр үед эргээд ирье. Гэж хэлээд удтал чанга твэрчээ. Энэ үгэнд нь тэнүүний сэтгэл өмрөх шиг болж яг юу гэхээ хэлж чадан дэмээл одоо ийм зүйл яриад яхав. Үнэн дээр би ханилэг та хоёрыг хамгийн сайн найзаа л гэж бодож ирсэн. Би аав ээж, ах дүүгөө өнчин хүн болохоор чамаас холдсон. Мартахыг хичээсэн. Ер нь л бол чамайг ад шаргалтай амьдраасай л гэж хүссэн юм гэжээ. Наадмын дараахад содном хөдөөнөөс ирж лутгуугийн зочлон албан ёсоор хадаг сүйд тавьж бэрх байснаар тэнүүн халиуна хоёрын хуримын тав зарлагдлаа. Эмч совлогч отож гэдэл гэр бүлээр ангаах ухааны хүмүүс болохоор нэг хэсгэл олонний анхаарлын төвд байж нэгчгэр сайхан хуран болжээ. Тэнүүнээр эмчлүүлж эрүүл сарвал болсон хүмүүсийн сайхан сэтгэлээс өгч буй бэлгэнд ёстой дарагдах шиг болж тэр дунд гантгийн аж эрмүүн цэргийн даргын эхнэр бас бус хүмүүс олноороо байв. Ханилгын алдаанаас үүдэн насаараа өрөөл татанхаа болох эмгэнэлт байдалд орсон ч дараа нь тэнүүний ачаар цойруул болсон залуухан бүсгүй номингоо өөрийн биеэр ирж сэтгэлийн үгээ хэлэн ая дууга өргсөн урсан олныг уйраажээ. Хамгийн сүүл тайзан дээр гарсан гантиг талархлын үг хэлж дуусаад Монголд минь нэг шинэ гэр бүл өрхөө татаж үдээд ил гэж байна. Тэнүүн эмчийн олон авьяаг би өөрийн биеэр мэдэрсэн хүн. Чаашид ч маш олон хүнд амьдрал бэлгэлэх болтугай гэж өрөөгөөд тэнүүн халууна хоёртоо манай гэр бүлийн зүгээс миний өөрийн хүч хөдөлмөр шингэсэн 2 давхар хавс бэлгэлж байна. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэж монголчууд бид ярьдаг. Та хоёр татгалзах хэрэг байхгүй шүү гэж хэлээд нэжгэнсэн алга ташаалтанд ор эрхийн бичгээ гарт болов. Ичиж улаасан халуuna их л догдолсон бололтой тэнүүн лөө ойртоод хараа ийм том бэлэг авч болох юм уу? Энэ чинь маш үнэтэй юм ээ гэхэд тэнүүн би ч бас тэгж бодож байна. Гэхдээ гантггүйн сэтгэл рүү ус хийх нь бас дэмий бах. Хоримын дараа хоёулаа ядчил тал уныг нь өгснөн дээр баха гэлээ. Олны дундаас хэн нэгэн сахилгагүй хүн гашуун байна хэмээн хөгжилтөн оролдоход хуран цуглагстад нэгэн дуугаар үнсэлцээрээ хэмээн хашгиралдаж тайзны голд зогсох тэнүүн халуун хоёр бие биен лүгэ дөхөн тэврэлзээд уруулаараа нийлэн удтал үнсэлцжээ. Урсан голны ихэнх нь баяр жаргалтай инээмсэглэж байхад хамгийн хойд талын ширээнд намгүмхээ суух уянгаал цагаахан атаархал тодруулан тунчиг гунигтай сууж байв. Төгсөв. Үргэлжлэл бий. 2024 оны 11 сарын 24. Завхан ам.